Дөг байна. Өнөөдөр та бүхэндээ сүүлийн 40 хоногт 4000 км аяллынхаа сонин сайхнаас хуваалцахад бэлэн болсон байна. Миний маршрут Япон, Америк, Хонконг гэсэн чиглэлээр явсан байгаа. Ингээд дэлгэрэнгүй яг одоо хуваалцъя. Хамгийн түрүүнд гэр бүлээрээ Япон улсад 7 хоног аялсан. 2 хотоор явсан. Фужи уул, Токио хот. Нарита онгоцны буудалд буунгуутлаа шууд Фужи уулын зүг бүгдөө хөдөлсөн. Шөндөө очоод өглөө нь Фужи уулаа илүү ойроос харах. За тэгээд ойр хүрхрээг үзэх. Япон сүмээр аялсан тэнд зөвхөн байдаг Футоу гэдэг алдартай цагаан хоолыг идсэн гих мэтчлэн Ширайтоно хүрхрээг ойроос харсан байгалийн үзэсгэлэнт газруудаар явсан ийм сонирхолтой аялал байсан. Фужи уул нь Японы хамгийн алдартай байгалийн дурсгалт газар юм. Унтаж буй галтуул бөгөөд хамгийн сүүлд 1707 онд дэлбэрсэн ЮНЕСКОгийн соёлын өв. Япон гэх юм бол Фужи уулыг хамгийн түрүүнд санах бах. Тэгээд Японд ирсэн л заавал очиж үзэх ёстой газрын номер 1-т ордог. Фужи уулын ойр заавал тэнд идэх ёстой нутгийн хоол байдаг юм лээ. Тэр нь болохоор юм шүлтэй хоол, мисо суурьтай, ногоотой шүл, өтгөн ногоотой шүл, гурил нь маш өргөн зузаанаараа алдартай. Энэ газар заавал очиж үзхийг зөвлөж байна. Монголчуудад тохирсон тижээлэг, шимтэй, тэг цаан хоол гэж бодоход үнэхээр гоё амттай хоол байсан. Дараагаар нь бид Японы сүм очиж мөргсөн. Мэдээж усын уул ясын даг гэдэг ёс жанслаар нь мөргөөд ирсэн байгаа. Энэ нь болохоор мөнгө дууддаг, баян болгодог гэдгээрээ алдартай сүм учраас бүгдөө очиод маш сайн мөргөл үлдсэн. Дараагаар нь Ширайтоно Таки гэдэг нэртэй хүрхрээнд очисон байгаа. Энэ бол байгалийн үзэсгэлэнтэй газар. Тэгээд хүрхрээгээ мэд ойртод харах юм бол ийм сүү урсаж буй цагаан өнгөтэй өндрөөс ундаг хүрхрээ байлээ. Маш гоё ийм тайвширлыг мэдэрч авсан. Тэгээд энэ өдрийн аялал ерөнхийдөө дуусаад бид бүгдөө зочд буудал руугаа очиод халуун аршаанд орсон. Тэгээд халуун аршааны хувьд гэх юм бол онсен буюу Японд ирээд заавал орж үзэх ёстой бас нэг зүйл. Саунаас өөр Японы халуун аршаа онсенд орсон байгаа. Хоёр дахь өдөр алдартай хар өндөгний газар очив. Хар өндөгний газар нь очихоор ийм хүхэр болоод төмөр үнэртдэг, ер нь өмхий үнэртдэг тийм газар байлээ. Идэвхтэй галт уул байгаа. Ингээд уурс авсан юм байгалийн тогтцтой газар. Өндгөн нь өөрөө хар өнгөтэй гэдгээрээ алдартай. Яагаад хар өнгөтэй вэ гэдг нь хамгийн эхлээд ийм нутгийн яриа байд юм байна л да. За хар өнгөтэй өндгөн уурс насуулдаг буюу танд 7 насыг нэмдэгэ. Энэ нь болохоор бэлэгдэл байгаа даа. Тэ аз жаргалтай сайхан амьдралыг бэлэгддэг танд 7 насыг нэмдэгэ. Дараа нь болохоор яагаад хар юм те гэдэг нь болохоор өндгөн дотор байгаа өндөгний хальсанд байгааг хайлт. Тэгээд хүхэртэй ус хоёр урвалд ороод ийм хар эрзэн маягийн бүрхүүл үүсгдэг юм байна л да. Тэрүүгээрээ алдартай ийм газар байгаа. За тэгээд тэр газар очингууд ерөөсөө мерч одоо ингээ худалдаагаар тэр чигээр нь нүдчихсэн үзэх газартай, очих газартай, дээрэс нь ингээд одоо тэндээсээ дурсгалт эд зүйл авч явах гэд бүгдийг маш сайн зохион байгуулалттай хийсэн байсан. Идэвхтэй галтуулын тэр эрдэс бодистой усанд чандаг байх нь л дээ. Тэгээд дараа нь 100 градусын усанд уураар ингэж жигэндэг байх нь 15 минут. За ингэснээрээ одоо бидний идэж буй энэ хав хар хальстай өндөг бий болох нэ. Жирийн өндгөөс бол яг үнэндээ нэг ялгаа бол мэдэгдээгүй. Илүү арай хатуу. Тэгээд эрдэс бодистой учраас минераллог гэж явдаг юм байна лээ. Хар өндгөө ашиглаад маш олон юм худалдааны одоо бүтээгдэхүүн болгоцсон байгаа байхгүй. Жишээ нь хар өндгөөр хийсэн шоколад, хар өндгөөр хийсэн USB тэ хар өндөгний гарын тос, хар өндөгний маск гэдэг бүх зүйлийг хийцэн байсан. Дараа нь замдаа би Японы пүрийн амс үзмэр санагдсан. Энэ юм торгон зүйлэн мэдрэмжтэй гоё амттан байсан. Заавал туршиж үзээрэй. Дараагийн бидний очисон газар бол Камакоро хотын Котокугийн хід байгаа. Энэ нь буддын хід гэдгээр алдартай авраг том Амитабо буддагийн хөшөө байдаг.
11.3 метр өндөртэй болоод 121 тонн жинтэй бүр юм авраг том юм байна лээ. Сүмээ үзэж дуусчаад шууд нэг зүйл харагдахаар навсан л да, тэр нь данго байж таарсан. Будааны бов тэгээд энгийн болоод чихэрлэг сой соустайг амсж үзсэн зөөлхөн гоё юм лээ. За одоо бидний дараагийн хүрэх хот бол Токио. Орой оцсон учраас бид нэр буудалдаа очиод амарсан байгаа. 4 дахь өдрөө бид нэр Токио хотын метронд сууж яваад хамгийн алдартай гоймон гих Камакура гэдэг газар очисон. Тэгээ бүгдөө алдартай гоймонгийн раменыг захиалж идэхээсээ гадна караге, гёзаг, япон банш худалдаж авсан байгаа. Амтан дайггүй юм билээ. Миний яг хүлээж ирсэн тийм ясан шүлтэй бол биш байсан. Автомат төлбөр тооцооны машинтаагаас гадна PV хүртэл автоматар хийд юм билээ. Гинзагаар явсан. Гинза буюу худалдааны гудамж shopping street гэдгээр алдартай. Тэгээд тэнд бол ерөөсөө бид бүгдэд зориулсан бүх худалдааны, хоолны, одоо арилжааны бүх газар байгаа. Тэгээд Гинзад очиод сайхан өдрийг өнгөрөөчөнгүүтлээ одоо window shopping би бол хийсэн. Худалдаж аваагүйгээр зүгээр ингээд сайхан бараа бүтээгдэхүүнийг харж явж байгаад оройныхоо хоолыг бид нэр Итали хоол идсэн байгаа. Итали гэдэг энэ газрыг бол бүр онцлон хэлмээр байна. Үнэхээр гоё супер Итали хоолтой. Бид нэр пицца авсан, желато, тирамису болоод стейк. Авч идсэн, надад амт нь бол маш их таалагдсан. Маш их таалагдсан. Гинза бол төв худалдааны гудамж ба Японд ирсэн хүмүүс шопинг хийхэд үнийн хувьд маш тохиромжтой. Bottega, Fendi гээд үнэтэй алдартай бүх брэндүүд байдгаас гадна 12 давхар Uniqlo байдаг юм билээ. 6 дахь өдрөө бид бүгдээрээ бодож байгаад Team Lab руу очихоор шийдсэн. Team Lab borderless буюу ийм хил хязгааргүй Team Lab руу орсон. За энэ нь болохоор ийм дижитал арт музей гэж явдаг. Очиход маш их хэмжээний тайвшруулалтыг авдаг. За жишээ нь ингээд хүрхрээ эсвэл усан давлгаа тий. За нэг бол бүр хязгааргүй орон зайд байгаа мэдрэмжийг төрүүлдэг. Цэцэгт ногт явж байгаа мэт одоо цэцгэнд төрсэн эрвэхээ мэт хүртэл мэдрүүлэх тийм хязгааргүй орон зайг одоо танд өгдөг. Дээрээс нь ийм сонирхолтой зүйл нь гэвэл ерөөсөө эхнээсээ ахуулаад төгсгөл хүртэл та хизэж төөрөхгүй замналаар явсаар байжгаад дуустдаг ийм хязгааргүй хэрнээсээ танд ийм амралтын мэдрэмжийг өгөхөз дуу болон visual effect хоёрыг холсон ийм гоё заавал очиж үзэх ёстой газар байлээ. Та бүхэн Токио явбал заавал очиж үзээрэй гэж хэлэхээр байна. Би өмнө нь болохоор Team Lab энгийнд нь орж исэн. Team Lab borderless ч гэсэн орж үзээрэй гэж хэлэхээр нь хамгийн гол нь билетийн онлайнаар захиараа, хоёр дахь нь гоё хувцас өмсч очоорой. Хүмүүс бүр зорж гоё хувцастайгаар зураг авахулт юм билээ. Сэдвчлээд өөрөөр газар. Дараагаар нь бид бүгдээрээ Gentle Monster орсон. Тэгээд Gentle Monster бол нэг юм инновацлог, загварлаг юм гэдгээрээ алдартай. Тэгээд Японы яг дэлгүүрт нь орсон чинь өөр бусад газар харж байгаагүй зүйлээ анзаарсан юу гэхээр яг нэг юм runway дээр явж байгаа юм шиг загварын шоу дээр алхаж байгаа юм шиг бүр үнэхээр гоё загварлаг охид залуучууд байсан. Нэг газар бид нар хоол идчихсэн байхгүй. Тэгсэн чинь гинт ингээ хоримтой таараад санаандгүй зөөгч нь ингээ иржсэн ингээд хонх гаргаад өгдөгхгүй. Тэг бид нар ингээ гайхаа яг яах юм бэ? Энэ хонхыг ингээ жингнүүлээрээ гайхаа хорим болох гэж байгаа гэж бүр гайхаад танихгүй өнийхөө хоримын гэрч болж анхудаага үзсэн. Хонх жингнүүлгийн шинэ хосуудтай даадж байгаа сайн сайхан бүхнийг хүсэж бэлэгддэг юм учиртай юм лээ. Оройн найзтайгаа уулзаа Шинжику гэх шөнийн гудамж орсон. Манайхаар бол одоо хүүхдийн зуул юм л да. Бид хоёр Омойде Йокочо гэх газар руу очисон. Тэр нь болохоор изакая буюу уушин газар. За тэгээд якитори зардаг, шорлог зардаг ийм газар. Эргэн турсгуу гэдэг утгатай юм лээ. Яагаад вэ гэхээр эртний одоо тэр Японы уламжлалыг харуулсан ийм гоё газар очиж тоор хоол идсэн. Би Монголоос гарахтаа л бүр үнэхээр гоё нүрсэн дээр шарсан шорлог идэх юмсан гэсэн бүр яг жинхэнэ утгаар нь тэнд идсэн. Дээрээс нь тэнд бас нэг онцлогой зуухаар зүйл байсан. Сөөжүү, пив, ногоон цаг холсон байгаа. Амтны хувьд гэх юм бол ургамллаг. Тэгээд пивний болоод сөөжүүний тийм амт байхгүй. Японд ирсэн хүн заавал ууж үзэх хэрэгтэй. Тэгээ энэ алкоголыг 21 хүрээгүй болооч болохгүй шүү. 21 хүрсэн бол соёлтой болоод зохистой хэрэглээрэй. Дараагаар нь Golden Guy гэх ийм 200 ширхэг бичил бизнес үйл ажиллагаа явуулдаг хэсэгт очсон. Энэ бол маш жижиг хэмжээний
пабод байгаа байхгүй бид нарийнхаар тэгээд маш жижигхэн учраас нэг газараа 6-аас 7 хүн л орохоор тийм зайтай. Зарим газарт нь бүр хитрхийн нарийнхан надад санагдаад би бараг дээшээ ингээ авирж гарах боломжгүй тулах юм шиг санагдсан. Тийм жижигхэн бичил газрууд байсан. Гэхдээ энэ нь Японы дурсгалт газар уламжлалтай шууд холбогдолтой учраас олонний танил хүмүүс хүртэл ирсэн байт юм байлээ. Dua Lipa, Bruno Mars, Lady Gaga. Тэгэхээр та ч гэсэн бас тэнд очиж сонирхож үзээрэй гэж хэлэхээр нь яг амьдаар нь очиж үзэхэд сонирхолтой дээрээс нь тийм түүхийг өгүүлэхээр гоё газар үлээ. Дараагаар нь бид хоёр энэ Токио Кабукичо цамхаг гэдэг энэ газар орсон. Энэ нь болохоор хамгийн эхлээд нэг юм кафетэй юм лээ. Орой ажилладаг кафетэй. Super nice. DJ мэж тоглодог. Гэхдээ нэг тийм алкогол уудаг харанхуй биш заяа. Шал өөр. Super cool. Тэрний дээшээ юм автомат тоглоомын газар руу орсон. Тэгээ мэдээж би автомат тоглоом тоглосон байгаа. Мэдээж би 4 удаа тоглоод нэг хөрхөн бамбарш таасан. Бамбарш автар. Цараа. Өргөрхөө. За тэгээд хоёрын уулзалт дуусаад би харихтаа Шарсан Данго буюу Японы алдартай идээд харсан даа. 7 дахь өдөр нь алдартай мочны газар очиж би мочи идсэн байгаа. Гүзэлцэгний гадуур улаан шушны шанцтай. Тэгээд юм мочи. Мэдээж Японд ирсэн юм чинь нэг тийм гоё мартагдшгүй сайхан рамен идмээр байсан байхгүй юу? Special garlic butter cheese ramen. За энэ бол маш баялаг, өтгөн шүлтэй, тэгээд маслтай, карагетэй, өндөгтэй, үнэхэрийн хизээч мартагдахааргүй гоё амтыг өгсөн рамен байсан. Дараагаар нь биштэй санаандгүй байж байгаа гинт юм Гинза Цубо Якимо гэдэг юм чихэрлэг төмсний газрыг олсон бохгүй юу? Шавар бааранд чихэрлэг төмсийг 4 цаг байлгасны эцэст гаргаж авдаг юм гайхамшигтай гоё амттан байсан. Тэгээд чихэрлэг төмсөн дээр нэмэлт сахар ч юм уу те нэмэлт юу ч оруулаагүй ирнэгээсээ бал бурам мэт. Яг банан шиг одоо чихрэн гүйцэн банан шиг. Би Японд очсноос хойш ерөнхийдөө ингээд гиз дүүрээд ерөөсөө нэг л болж өгөхгүй байгаадсан байхгүй. Тэгсэн чинь НАТО эзнээс хойш тун удалгүй зүг зүгээр болсон. НАТО энэ болохоор японочдын түгээмэл хэрэгэлдэг хэсэгсэн шар буурцаг байхгүй юу? Хүүхдүүд жоохон байхасаа ахуулаад манад л нөө бантай идэж өсдөг гэдэг шиг НАТО идэж өсдөг юм бэлээ. Тэгэхээр НАТОг санал болгосон. Дараагийн заавал идэрэй гэж санал болгохоор халуун тооны төрлийн зөвлөл Сукияки Оми махаар хийснийг худалдаж авсан. Тэгээд үнэхэрийн гоё амттай байсан учраас би аялж явах цаг хугацаанд 2 удаа очиж идсэн байгаа. Махын шинээр бэлтгэж яг танд зориулж зүсэж өгдөг. Тэгээд амт бол тасархай. Сүүлийн өдрөө Нарита онгоцны буудлын руу хөдөлсөн. Тэндээ бүрч харсан багийн өхрийн мах идсэн. Мэдээж Японд л болсон хойно тэг гантиг өхрийн махыг бол заавал идэж үзэх хэрэгтэй. Мах маань зөөлөн тослог бөгөөд шин байсан. Бонус. Зөвхөн Японд л харж болохоор зүйлийг би тэмдэглээд авсан. Тэгээ 5 хүнд хуваалцсан. Онгоцны буудлын 0. Хаан чарахгүй дээ. Барил бичгээр онгоцны буудлын 0-оо бичсэн байсан. Дээрээс нь ингээд чанга яригчаар сайн байна уу? Энд 0 байна. Баруун гар талд эмхтэй, зүүн гар талд эрхтэй гэдэг ингээд хэлжээс би бүр ингээд вау. Ямар сайн хүний бодд юм бэ гэж бодсон. Дараачихын тол. Усан дороод ингээд гарч ирэхээр цантцсан байдэн шүү дээ, тол. Нүх ингээд гаргацсан байсан. Тэгэхээр цантцсан. Гэхдээ та тэнд бол толондоо харж болоод нүрээ янзлах ч юм уу. Гайхамшигтай үстэй. What? Хиц. Тэгээ зочд буудалтаа нэг юм дугуй юм байгаа. Тэрийг ингээд татах юм бол хиц болчдөг. Дараагийнх нь бидээ. Японд руу явсан хүмүүс болгоно бидээ гэж ярьдаг л да. Би тэгэл сүүлд Япон явж үзсэн болохоор гэжсэн чинь нэрээ бүх газараа бидээтэй юм лээ. Хот хөдөөгүй Японд бидээгээр бүгдийг тоногцсон байсан байлаа да. Дараагийнх нь штэ бох. Бүх газар л тэр бох байдаг штэ. Тэгсэн чинь Японд болохоор ингээд юм цаастай байхгүй. Юу гэсэн үг гэхээр та бохоос ажиллаад цаасандаа ингээд хаяараа гэсэн үг байхгүй. Өөр газар ерөөсөө тэгж орж байгаа. Жим. Өөрийнхөө хувцсыг солиод ийм шорт подолох өмсд юм билэ. Дээрээс нь өөрийнхөө пүүзтэй орохгүй цаанаас өгсөн пүүзийг өмсөж ордог. Конусыг маш олон загвар төрлөнгөөр гаргадаг юм билэ. KitKat зөндөө олон төрлөөр байдаг л да. Гэхдээ сакетай байдгийг харсан. Японы аялал энэ хүрээд өндөрлөө. Дараагийн улс бол Америк улс. Тэгээд Disneyland-аас зохион байгуулдаг Disney институтийн маш сонирхолтой сургалтанд суусан байгаа.
Тэр тухай сонио ачныг та бүхэн дараагийн дугаараас part 2-оос үзээрэй. Хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.